5 сарын улсуураас 21-р хорооллын гэрлэн тохио хүртэлх автозамын эвдэрлээс үүдэн иргэдэд хүндрэл үүсэж байна. За автозамын гүн нүх эвдэрлээс олж жолооч нар автомашиныхаа эд ангийг гэмтэх нөхцөл үүсжээ. За мөн нүх тойрч хөдөлгөөнд оролцож байгаагаас шалтгаалan зохиомл төвжирэл үүсэж байгааг хэллээ. За тэгвэл тус автозамыг засварлаж шинэ хувьчилт хийж засварын ажлыг энэ оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөсөн гэж алтныхан тайлбарллаа. Зогчлоо шүү. Агаа түрээд өгчөөч. Зогчлоо. Хөөш яа. За. За сонгон архад дүүргийн яг лабораториос дээшээ 21 рүү өгсдөг яг энэ зам бол ингээд баг там болсон гэж хэлэхэд болохоор байна. За яг ийм том ийм нүхнүүд бол за баг хөл орвол баг талд орчхоор ийм нүхнүүд бол энд 2-3 ширхэг байна. За яг энэ нөхцөл байдал бол за жолоочд эргэж жолоочдод бол за автомашинд нь эвдрэл гэмтэл үүсэх за маш олон ийм сөрөг өөр дагавруудыг л гаргаж байна гэдгийг хэлж байна. Зүүнгийн энэ чинь баг зарим жижиг машин бол баг унаа өчгөр юм байна шүү дээ. Яг энэ ч одоо зам гэж өстой там шиг юм байна шүү дээ. Хотын төвийн зам ч гэсэн бүгд ийм усталах шугам байхгүйс болоо бүгд цоорхоо бүгд эвдэрхий нүх гарцсан. Монгол улс тэрийг хийж байгаа юм ерөөсөө юу ч байхгүй. Ямар ч юм байхгүй. Татврын мөнгө төлөөд ямар ч хэрэг алга. Би одоо өчнөө татвар төлдөг юм. Ямар ч нэмэр алга. Одоо би төлөхгүй гэж бодож байгаа. Ерөөсөө энэ тавьж байгаа замын таад ингээд зүгээр бичлэг хийгээд үз. Эвдэлгүй яхав те. Наа чи одоо бүгдээр тойрж гарах гал одоо ингээд том тэрэг автобус энийг бүр чин тойрж гарахын тулд бүр ингээд нөгөө игнэрүүгөө шахаж орж ирж байна шүү дээ. Тийм байгааз? Тийм байна. Тийм. Нөлөөллийг үзүүлж байна. За ер нь та ер нь гүпэр мүпрээ зогч одоо юм зогч эвдэлж байна. Наа чинь зохин шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Ингээд байнгын явдаг болохоор хэцүү шүү дээ. Ер нь ингээд тойрж гарахад 2 дугаарыг нөлөө шахдаг ингээд жижиг дэргүүд хажуунаас шахаж орж ирдэг. Албаныхны мэдээгээр замын эвдэр цэцэрсээс чугам хоолойн засварын ажил хийгдэж байгаа бөгөөд за энэ нь замын шинжиллийн ажлын нэг хэсэг гэдэг тайлбарыг өгж байна. Тухайн байршилд үе шатаагаар засвар хийж бүрэн шинэ хувьчилт хийхээр төлөвлөсөн байна. Нөхөөс бол угаасаа энэ зам харин таад нэг л юм ойлгох хэрэгтэй. Ээж бүрэн засварлагдана гэж байгааг таад тэр нөхөөс энэ төр чинь 5 сарын улзуураас Баян шөнө тойрог хүртэл энэ зам ээж бүрэн хоцолт хийгдэнэ. Ээж бүрэн 25-нд одоо энэ ажил 26 гэхэд төлөвлөгөөний дагуу хүлээлгэж өгөхөр байна. Одоо та хэд нөгөө эвдэрлэхтэй байна гэдэг. Ингээд анзаарсан бол нэг 100 м дутандаа яваад нэг 50 м 100 м 200 м яваад ингээд зам ингээд сэтэлсэн шорон байдалтай байгаад байгаа. Тийм байгаа бох тий. За энэ нөгөө замын ус зайлуулах хоолойнуудыг шинжилэн засварлах, шинжлэх ажлууд хийгдэж байгаа. Үндсэндээ одоо байгаа замыг нь бол тасалж тэр хэсэг дээр газар дуурах байгууламжийн ажлууд хийгдээд явж байгаа гэсэн үг. Тэгээ энэ ажил бол үндсэндээ одоо төлөвлөгөөний дагуу бол 7 сарын 26-нд хүлээлгэж өгөхөөр ийм графиктай төлөвлөгөөт нийслэлээс одоо хийж байгаа ажил. Мөн цаашид гүйцэтгэгч компаниудаас мэдээллийг тогтмол ил тод өгөхийг шаардаж байгаа бөгөөд засварын үеэр өдрийн цагаар автозамын 1-р игнийг хэсэгчлэн хаах тул иргэдэд мэдээллийг тухай бүрт нь хүргэнэ гэлээ. Цаашлаад иргэд автозамаас болж автомашинаа эвдэх хэд хөрөнгө болоод санхүүгээр хохирсон бол хохирлоо автозамын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж байх үүрэгтэй эрх үхий байгууллагаас нэхэмжилж гомлоо барагдуулах хуулийн зохицуулалттай юм а.